Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би анх удаага бичлэг хийж байгаа. Тэгээд миний бичлэгийн зорилго бол аялалд ер нь хэдэн хүрэг зарцуулагддаг вэ? Хэр их зардал гардаг вэ гэсэн бичлэг хийх хүсэлтэй байгаа. Тэгээд миний анхны бичлэг тавтай морил. Энэ бичлэгээрээ би Швейцар улсын Женев хотоос Франц улсын Парис хот руу аялахад хэд болсон тухайга товч танилцуулъя. За хамгийн ихэнд тикет очих болон ирэх нь 98 франк буюу Монгол мөнгөөр 405,622 төгрөг болсон. Гэхдээ 30% хөнгөлтийн карттай бас 21 хоногийн өмнө захиалсан болохоор ийм боломжтой үнэтэй байгаа. Нэг талдаа 49 франк буюу 202,811 төгрөг. За хоёр дахь чухал зүйл бол байрлах байр. Бид нар зургуулаа аялсан дундаа 6 өдрийн байр захиалсан үнэ нь 463 франк 65 цент буюу Монгол мөнгөөр сая 919 мянган төгрөг болсон байна. Тэгээд энийг 6 хүндээ хуваагаад хүний 77 франк буюу Монгол мөнгөөр 318,703 төгрөг болсон. За тэгээд 2 шөнө 2 өглөө хэрэглэх хүнс авсан 258 евро буюу Монгол мөнгөөр сая 110,000 төгрөг болсон. Үүнийгээ бас 6 хүндээ хуваана 43 евро буюу 168,431 төгрөг болсон байна нэг хүний. За дараагийн чухал зүйл бол Парис дотор явах зардал буюу трен, такси, бус, метро гэх мэтчлэн дотоод тээврийн зардал маань 265 евро 72 цент буюу сая 40,825 төгрөг болсон байна. Бид нэр гэхдээ ганцхан удаа метро ашигласан. Метро нь 120 минут нь 2 евро 50 цент буюу 9,792 төгрөг болсон. Тэгээд нэг удаа метроор явбал ер нь хаширсан. Яагаад гэвэл метроор явах маш хэцүү байсан. Тэгээд ер нь бол дан таксицсан. Тэгээ 2 шөнө 2 өдөр нийтдээ нэг 12-оос 13 удаа таксицсан баг бид нар. Тэгээд яг нэг хүндээ хуваахаар 44 евро буюу 173,130 төгрөг болсон болохоор биднэрт маш боломжтой байсан. За энэ зардлууд дээр гадуур хоол идэх багадаа нэг хүний 25-аас 45 евро буюу 100-аас 180 мянган төгрөг болж байсан. Өдөрт гадуур цай, кофе, хоол гээд би хувьдаа 160 евро буюу 640 мянган орчим Монгол төгрөг зарцуулсан байсан. Үүн дээр шопинг хийсэн, өөртөө заарагаас нэг үсгээд авсан 39 евро 45 цент буюу 156,484 төгрөг болсон. Тэгээ Пандороос нэг зүйл, нэг чарм авсан. Зүйлт нь 129 евро буюу 505,293 төгрөг болсон. Чарм нь 55 евро буюу 215,435 төгрөг болсон. Тэгээд охиндоо болон дүүдээ бэлэг авсан. Нэг үнэртэй ус, нэг нүгэр гарын алчуур баг зэрэг амттай авахд 88 евро буюу 344,696 төгрөг болсон. Ингээд нийт зардал маань 733 евро 95 цент буюу 2,935,800 төгрөг болсон байна. За ингээд миний анхны бичлэгийг үзсэн та нартай баярлалаа. Анх удаа хийж байгаа болохоор нэлээд их алдаа гаргасан байх. Бас маш их сандарлаа. Тэгээ хэл их орооцолдсон юм байна. Тэгээд дараагийн бичлэгээсээ илүү гоё, илүү ойлгомжтой зураг болон үнийн дүнгуудыг тодорхой хийхийг хичээнэ. Үзсэнд баярлалаа. Тэгээд яг энэ туулаа шиг халтаагаад гэртээ харсан да. Баяртай удахгүй уулзцгаая.